сайн байцгаана уу хүмүүс. Багш нь өнөөдөр та нартай 10-ын бутхай бүхэл тоогоор болон 10, 100, 1000 хуваах хичээл заая. За ингийн тулд эхлээд өмнөх мэдлэгээс эргэе. За 5474 гэсэн тоог 2 туваая. За 5-ыг 2, 2-ын 4, 14, 7-оор өгнө 2, 7, 14. За 7-оор болгоод 2 тавахад 3-аар өгнө 2, 3-ын 6. 4 болгож ирнэ. 7-оор өгнө 2, 7, 14. За ингээд ногдор нь 2737 гэсэн тоо авлаа. За бас нэг жишээ авъя. 3465 гэсэн тоог 2 оронтой тоо 21 туваая. За 3-ыг 21 тувааж болохгүй учраас 34-ыг 21 туваа. Нэгээр өгнө. 1, 1, 1, 1, 2, 2, 3, 1, 6 болгоно. 136 21 туваахад 6-аар өгнө. 1, 6, 6, 2, 6, 12. Хаслаа тэг 1 одоо 5-аар болгож ирнэ. 5-аар өгнө. 1, 5-ын 5, 2, 5-ын 10. За ингээд ногдор нь 165 гарлаа. За одоо шинэ мэдлэг рүү оръё. За жишээ 10-ын бутхай авъя. 24 бүхэл 148 гэдэг тоог 2 гэсэн бүхэл тоонд туваа. За 2-ыг 2 туваад нэгээр өгнө. 1, 2-ын 2, 4 болголаа. 2, 2-ын 4. За бүхэл тоогоо хаваачлаа. Тийм учраас энд бүхлийн цэгийг өгнө. За одоо тодорхой хэсгийг болгож ирнэ. 4 болгож ирээд 2-оор өглөө. 2, 2-ын 4, 8. 4 өгнө. 2, 4-ийн 8. За ингээд 24 бүхэл 148 гэдэг тоог 2 гэсэн бүхэл тоонд хуваахад 12 бүхэл 124 гэсэн ногдор гарлаа. За дахиад нэг жишээ авъя. 25 бүхэл 144 гэсэн тоог 12 гэсэн 2 оронтой тоонд хуваая. За 2-ыг 12 тувааж болохгүй учраас 25 болгож байгаа. 25-ыг 12 туваахад 2-оор өгнө. 2, 2-ын 4, 1, 2-ын 2. Хаслаа 1. За бүхэл тоогоо хуваацсан учраас энд бүхлийн цэгээ өгнө. Ингээд тодорхойгаа болгож ирлээ. Нэгээр өгнө. 1, 2-ын 2, 1, 1-ийн 1, 2, 4 болгож ирнэ. 24-ийг 12 туваахад 2-оор өгнө. 2, 2-ын 4, 1, 2-ын 2. Хаслаа. За ингээд 25 бүхэл 144 гэсэн тоог 12 гэсэн бүхэл 2 оронтой тоонд хуваахад ногдор нь 2 бүхэл 112 гарлаа. За одоо багш нь та нарт хүснэгтэн дээр 10-ын бутархайг бүхэл 10, 100, 1000 хуваахыг харуулъя. За багш нь бэлдсэн хүснэгтээ бодлуулъя. За жишээ тоогоо авъя. 354 бүхэл. За энэ бүхэл хэсэгтээ бодлуулж. За бутархай хэсэгтээ 187 гэсэн тоог бодлуулж. За ингээд 10-ын бутархай 354 бүхэл 187 гэсэн тоог эхлээд 10-аар хуваая. 10 туваая. За 10 туваахад 10 маань нэг тэгтэй тоо учраас анх өгсөн тооны өмнө сүүлийн цифрээс эхлээд нэг алхам буюу нэг оронгоор ухарна. За эндээс нь 7 маань энд ирэх. Эндээс нэг алхам ухраад энд. Эндээс нэг алхам ухраад энд ирэх нэ. 5 нэг алхам ухраад энд 100-тай байгаа тоо маань нэг алхам ухраад 10-т дээр. За ингээд энэ тоо маань 10 туваахад 35 бүхэл 1487 гэдэг таарна. За одоо уг анхныхаа тоог
100 хуваая. За 100 хуваахад 100 маань 2 тэгтэй учраас анхны тоо маань сүүлийн оронгоос эхлээд 2 алхам ухарна. За одоо энэ 7-оос эхэл 100-ны орон дээр байгаа 7 маань хоошоо 2 алхам ухраад 1 2 гээд энд ирэх нь. 8 2 алхам ухраад 1 2 энд ирнэ. 4 маань 2 алхам ухраад 1 2 энд ирлээ. 5 2 алхам ухраад 1 2 энд ирэх нь. 3 2 алхам ухраад 1 2 энд ирэх нь. За энэ тоогоо бичээд үзье хараагаа. 3 бүхэл 10,000-ны 5,487 гэсэн хариу гарна. За одоо уг тоогоо 1000 хуваая. За 1003 тэгтэй учраас анхны тоо нь сүүлийн оронгоос эхлээд 3 алхам ухрна. 1 2 3 7 маань энд ирэх нэ. 8 1 2 3 ухраад энд. За 4 1 2 3 ухраад энд. 5 маань 1 2 3 ухраад энд. 3 маань 1 2 3 ухраад энд ирэх нэ. Энд тэг бүхэлтэй. За энэ тоогоо бичиж тэг бүхэл 100,000-ны 35,487 нотог нэ. За эндээс хүүхдүүд нь анзаарсан ба 10-аар 10-ын ботхойг 10-аар хуваахад нэг тэгтэй учраас нэг орон ухарна. 100 хуваахад 2 тэгтэй учраас 2 орон ухарсан. 1000 хуваахад 3 тэгтэй учраас уг тоо маань 1 2 3 гээд 3 орон ухарсан байна. За энэ хичээлээ ойлгосон бол хүүхдүүдээ гэрт сурах бичгийн хуудас 88-ийн номер 456-аас 458-ыг дуустал хийгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.